Эрүүл байна уу эм цумья? Тэгэхээр энүүдэдгийн хэсгээр Америкийн зүрхний нийгэмлэг болон Америкийн зүрхний коллежээс гаргасан захын артерийн судасны эмгийн удирдамжийн эмчилгээний хэсгийг бол бас та бүхэнд хэлж болно. Тэгэхээр энэ зүйл маань эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, мэрэгжлийн нэмжийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд хөв нэмэр оруулах зорилгоор нэгдэж байгаа контент болно. Тийм учраас энэ зүйлийг хараад өөрөө дур мэднэ эмчилгээг бол хориглоно. Яагаад гэвэл мэрэгжлийн эмчд үзүүлж, онцлуулж эмчилгээ хийх шаардлагатай шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. За захын артерийн судасны эмгэгийг та бүхэн мэдэх байх. Өөрөөр хэлбэл хөл рүү очиж байгаа болон гар руу очиж байгаа артерийн судас маань нарийсах, бөглөрөх, эмгэг өөрчлөлтөнд орсны улмаас захын цусан хангамж, хомсдож шимэн үүсгийг бол хэлж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ зүйлийн өвчний талаарх ойлголт, эмгэг зам, энэ өвчний хэрхэн онцлох талаар өмнөх дугааруудад хүргэсэн болно. Энэ удаадаа зөвхөн эмчилгээний талаар та бүхэндээ хүргэж байгаа болохоор хамгийн эхлээд эмчилгээ байдаг. Өөрөөр хэлбэл энэ захын артерийн судасны эмгэгтэр зайлшгүй хэрэглэх эм бол антиплателетүүд, антитромботик эмчилгээ ордог. Өөрөөр хэлбэл тромбоцитын агрегацийг бууруулах, аль эсвэл тромбоз буюу бүлээн үүсгээс сэргийлсэн эмийг бол тогтмол ууж яхахыг бол бидний өдийг хүртэл нотлохын суурилсан ангаах маань зөвлөдөг төснө. Өөрөөр хэлбэл зөвөр илэрсэн захын артерийн судасны эмгэгтэй өвчтөнд бол энэ антиагрегант жишээлбэл аспирин, клопидогрел, прасогрел, аль эсвэл антитромботик эмчилгээ болох варфарин, пироксабан гэх юмнуудыг бол зөвлөдөг. Жишээлбэл бол энэ захын артерийн судасны эмгэгтэй өвчтөнд бол клопидогрел 75 мг уух нь энэ хөлний хүндрэл, зүрх судасны эмгийн хүндрэлийг бол бууруулдаг, амьдралын чанарыг дээшлүүлдэг гэж үздэг. Хоёрдугаарт нь бол хэрвээ аспирин зөвлөхөр бол 75-аас 325 мг буюу 1-4 ширхгийг бол эмч маань зөвлөж уулаадаг. Энэ нь бас зүрх судасны эмгийн хүндрэл болны захын артерийн судасны эмгийн хүндрэлээс сэргийлдэг. Та бүхэн ойлгох ёстой. За хоёрдугаар нь болохоор антитромботик эмийг бол бас ууж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн эмч үзээд агрегант эмээс гадна антитромботик эмийг бол бас ослуулж уудаг, дангаар нь уудаг. Өөрөөр хэлбэл тухайн эмгийн нөхцөл байдал, өвчтний хувь онцлогоос хамаарна антиагрегант эмийг дангаар нь уулах уу, антиагрегант болон антитромботик эмийг авсарч уулах уу, антитромботик эмийг дангаар нь уулах уу гэдэг нь хувь эмчийнх нь өөрийнх нь өвчтний нөхцөл байдал, эмгэг замаас хамаарч сонгогддог. Тийм учраас зөвөр илэрсэн захын артерийн судасны эмгэгтэй өвчтөнд сүүлийн үед очоо рибоксабан гэдэг сарилто гэдэг эмийн бэлтгэлийг мэднэ. Энэ эмийн бэлтгэл нь бол бидний бүлэн буюу нөж үүсдэг, тромб үүсгэхэд оролцдог 10 дугаар факторыг бол тромбын болж идэвхжээс сэргийлж яддаг. Өөрөөр хэлбэл бүл үүсгээс сэргийлж яддаг эм байдаг. Тийм учраас энэ рибоксабаныг 5 мг тогтмол уухыг бол зөвлөдөг. Ялангуяа зүрх суцсан дотоорох эмчилгээ хийж, баллон тэлэлт болон стенд эмчилгээ хийсний дараа антиагрегант эмчилгээг бол бас авсарч зөвлөдөг. Тийм учраас мэс засал хийлгэсэн юм уу, суцсан дотоорох мэс засал хийлгэсэн нөхцөл багт тунтай аспирин болон рибоксабан 5 мг бослуулж уухыг бол удирдамжинд зөвлөдөг. Энэ нь бол захын артерийн судасны эмгийн хүндрэл үүсгэх, захын артерийн судасны тромбоз үүсгээс бол үр дүнтэй сэргийлдэг гэж дурдсан байдаг. Үүнээс гадна бол захын судасны дотоорох мэс засал болон реваскуляризац эмчилгээний дараа аспирин болон энэ клопидогрел хослол эмчилгээг бол 1-6 сар бас байдаг. Тэгэхээр энэ зүйл бол тухайн өвчний эмгэг зам, өвчний онцлог, өвчний шин чанар, өвчтний онцлогоос хамаарат харилцаа адил байдаг. Жишээлбэл цус алддаг ч юм уу, тиймгүй хүмүүс бол ослуулж багсгадаг. Аль эсвэл чихрийн шижинтэй юм уу, аль эсвэл өөр зүрх судасны эмгэгтэй бол ослуулан хэрэгэлдэг. Мэдчлэн мэрэгжлийн эмч бол энийг бол сайн мэдж байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За ингээд антиагрегант, антикоагулянт эмчилгээнээс гадна хамгийн бас нэг
авсарсан эмчилгээнд хийх ёстой. Үүнд нь одоо маш гол байр суурь эзэлдэг юм бол липид бууруулах эмчилгээ байдаг. Өөрөөр хэлбэл энэ захын артерийн судасны эмгэг буюу тэр судас сатуурл үүсгэхэд одоо гол эрсдэл хүчин зүйл нь цуснд одоо муу өгтөс буюу холестерин бага нитратол липортод ихсдэг. Ийм учраас ийм хэмжээг одоо цуснд бууруулснаар өвчний одоо явцууд таашрах хүндрэл гаргаас бол тодорхой хэмжээгээр бууруулдаг. Тийм учраас бидний энэ липид бууруулах эмчилгээнд бол хэмнэлцэн практик бол статин эмчилгээг бол ихэнх зөвлөдөг. Ялангуяа статин эмчилгээг өндөр тунтаагаар уухыг бол одоо удирдамж тусгаж өгсөн байдаг. Тийм учраас бага нитратол липортын хэмжээг 50-аас дээш одоо бууруулахыг зордоо гэдэг нь болохоор одоо олон улсын судалгааны түвшний өндөртэй байдаг гэсэн. Үүнээс нэмээд бидний одоо эмнэлзэн практикт бол эзэтмэб гэдэг үүнээс гадна одоо Рисан буюу PCK9 ингибитор буюу нэг дарангуйлдаг эмийг бол бас одоо статин эмчилгээ үр дүнгүй бол хэрэгжилж байдаг. Энэ нь бас тодорхой хэмжээний үр дүнтэй нааштай одоо үзүүлэлттэй эерэг өөрчлөлтийг бий болгож байна гэж судалгаагаар бол дүгнсэн байдаг. За тэгээд энэ статин эмчилгээг та бүхэнд одоо оптимал тун, дундаж тун, өндөр тун ингээ харуулхад бол бид нар өндөр тунгаар хүн гэж заасан байдаг. Тийм учраас статин эмчилгээ өндөр тунд бол аторвастатин 40-80 мг уух юм уу? Роцвастатин 20-40 мг уухыг зөвлөдөг. Хэрвээ өг төсний бага нитратол липортын хэмжээ 50-аас дээш буусан одоо тунхан бууруулж бодоо гэсэн. Тийм бас сайн ойлгох ёстой. За хоёрдугаарт нь бол бас хавсарсан эмэн дээр бол даралт бууруулах эмчилгээ бол зайлшгүй явагддаг. Яагаад гэвэл артерийн даралтыг өндөр байх нь одоо захын судасны эмгийн хүндрэл үүсэх эмгэг даамжрах одоо эрсдэл хүчин зүйл болдог. Тийм учраас даралт бууруулах эмийг бол яг зөвхөн тунгаар буулгах нь зүрх судасны эмгийн хүндрэлээс сэргийлдгийг бол одоо нотлохооны түвшний өндөртэй байдаг. Ялангуяа захын судасны эмгэг даралт ихсэх хүчин хавсарсан бол систем даралт 130-аас бага түвшинд барих, диастолын даралтыг 80-аас бага түвшинд барих нь бол ач холбогдолтой байдаг. Тэр дундаа артерийн даралт бууруулах юмд бол ангиотензин одоо хөрөөч энзимийг саатуулагч болно. Рецепторын блокатор эмийг нь одоо бусад эмүүдийг бодвол илүү нааштай нөлөө үзүүлж байсныг бас дуртгалгүй байх. За тэгэхээр үүнээс гадна энэ эмийн эмчилгээг саяны дөрвөн эмчилгээг бол үр дүнтэй хэрэглэх нь бол их чухал байдаг. Тийм учраас анти одоо цусны бүлэн тромбоз болон агрегац болохыг саатуулдаг юм. Хоёрдугаарт нь болохоор статин эмчилгээ, гуравдугаарт нь даралт бууруулах эмчилгээг бол хэрэгэлдэг. Үүнээс гадна бол тодорхой эрсдэл хүчин зүйлсээс зайлсхийх хэрэгтэй байдаг. Энэний бол гол эрсдэл хүчин зүйл нь бидний тамхиталтай байдаг. Өдөр болгон тамхи татхад бол энэ захын артерийн судасны эмгэг үүсгэх эрсдэл хэд дахин нэмэгддэг. Тийм учраас ерөөсөө тамхинаас татгалзах хэрэгтэй гэж заасан. Хэрвээ дам тамхиталтанд өвддөг бол тэр зүйлийг одоо ачаал болон гэр орон нийтийн тээвэрт явдаг бол зайлсхийх хэрэгтэй гэж дурдсан байдаг. Хэрвээ тамхинаас гарч чадахгүй бол одоо тамхинаас гарах хөтөлбөр болон никотин орлуулах эмчилгээ бас одоо зөвлөсөн байна. Үүнээс гадна бидний одоо орчин үед хэрэгжилж байгаа веб буюу электрон тамхи гэж зүйлээд ийм бол бас тодорхой хэмжээний эрсдлийг нэмэгдүүлдэг учраас захын судасны артерийн судасны эмгэгтэй хүмүүс электрон тамхи бас татгалзах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За энэний бас нэг томоохон эрсдэл хүчин зүйл нь бол чихрийн шиж өвчин байдаг. Чихрийн шиж өвчин нь хүндрэлэн захын судасны эмгэг үүсгэх. Тэгэхээр энэ захын судасны эмгэгтэй чихрийн шиж өвчин хавсарсан бол SGLT ингибитор буюу бид нар энэ одоо практикт хэрэгэлдэг эмүүд байдаг. Тэрийг бол хэрэгжилж болно гэсэн одоо сүүлийн судалгаанууд байдаг. Түүнээс гадна энэ цусндах сарын хэмжээг хянаж 3 сарын дундчиг бол бууруулж одоо менежмент хийж хянах нь энэ захын артерийн судасны эмгийн хүндрэл тавиланг бол сайжруулдаг гэдгийг бас дурдмаар байна. За тэгээд үүнээс гадна одоо энэ хоёр том эрсдэл хүчин зүйлээс гадна зүрх судасны эмгийн эрсдлүүд байдаг. Ялангуяа бид нар одоо томоогийн вакцин, ковидын вакцинжуулалт бол хийлгэх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл захын артерийн судасны эмгэгтэй хүмүүс томоо тусах нь бас хүндрэл одоо өвчний явц даамжрахад бол одоо эерэг нөлөөлдөг гэсэн үү. Үүнээс гадна одоо ковидын халдварч хүртэл одоо захын артерийн судасны эмгэг дээр бүлэн үүсч хүндрэх юм уу эмгэг даамжрахад бас нөлөөлдөг учраас
үүний эсрэг вакцин хийх нь үр дүнтэй шүү гэдгийг бол нотлохоо харуулж байна гэсэн. Үүнээс гадна одоо зүрх судасны өвчний эрсдэл бол одоо биеийн жингээ бууруулах, өөхтөс нуурс усны хэмжээг хязгаарлах гэх нь одоо бас эрсдэл хүндрэлийг бууруулж идэг шүү гэдгийг бол хэлмээр байна гэсэн. Тэгэхээр энэ захын судасны артерийн судасны эмгийг хүндрүүлдэг эрсдэл 3-4 томоохон хүчин зүйл байдаг. Нэгдүгüүрт нь бол тамхи, хоёрдугаарт нь бол чихрийн шижийн өвчин, гуравдугаарт бол үргэлжлэлт эмгэгтэй том юм уу ковидын халдвар гэсэн. Дөрөвдүгüүрт нь бол өөх тосны өөрчлөлт, дислепидемия. Энэ дөрвөн өөрчлөлт нь бол нэлээхэн томоохон импакт эрсдэл зүйл болдог шүү гэдгийг энэ захын артерийн судасны эмгэгтэй хүмүүс бол маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн. За тэгээд одоо энэ захын артерийн судасны эмгэгийн одоо гол хүндрэл нь хөлний хүндрэл байдаг. Яг тэгэхээр бид нар хөлөнд шарах үүсэх, улмаар хөлөө тайруулах эрсдэлтэй хоёрдогч халбууд өвчтөд илүүтэй байдаг гэсэн. Тийм учраас захын артерийн судасны эмгэгтэй хүмүүст бол энэ хөлний хүндрэл дагуулдаг, ялангуяа чихрийн шижин өвчнөд хүмүүст бол хөлний хүндрэл нэлээд томоохон асуудал гэсэн. Тийм учраас энэ хөлний хүндрэлээс сэргийлэх нь одоо эрүүл мэндийн боловсрол мэдлэгтэй арчилгаа хийдэг байх хэрэгтэй гэсэн. Бүр цаашлаад энэ нэмлэгт очиж онцлог эмчилгээ хийлгэж хяналтанд хамрагдах шаардлагатай гэдгийг бол зөвлөсөн байдаг. Үүнээс гадна бол одоо чихрийн шижин өвчин захын артерийн судасны эмгийн хүндрэлтэй бол одоо зөрүүлэлтийн эмчилгээний гутал өмсөхийг зөвлөдөг. Үүнээс гадна зүрх судасны эмчийн зөвлөгөө дотоод шүүрлийн эмчийн хяналтанд орох нь бас зөв зүйтэй байдаг гэдэг дурдсан байдаг. Тэгэхээр энэ хөлний хүндрэл одоо ямар үед ихэвчлэн хүндрэх эрсдэлтэй байд юм гэхээр өөрөөсөө сахарын хяналт их муутай, хөл одоо гимтэж шаргалсан байх. Мөн бөөрийн эмгэг, захын одоо мэдрэлийн эмгэг, хөлийн одоо арьс ятарч эвэрлэг үүссэн байх. Тамхи татах хүмүүст бол ингэж хөлний шар хүндэрч бүр цаашлбал одоо хөлөө тайруулах эрсдэлтэй шүү гэдэг харуулсан байдаг. За энэ нэмийн эмчилгээ дэглэм ийм томоохон эрсдэл хүчин зүйлсээс зайлсхийсгээс гадна үнэхээр одоо тэр артерийн судас маань бөглөрсөн хүнд цэргийн нарийсэлтэй өөрчлөлт өндөртэй болоод суцсан дотоорох эмчилгээ хийх зөвлөдөг. Гэтэ энийг бол одоо маш их одоо чухалчилж авч үздэг зүйл нь энэ одоо суцсан дотоорох эмчилгээ хийхэд аюулгүй байх хэвээр, хүндрэх эрсдэл байх хэвээр, хийх боломжтой байх хэвээр, гарч байгаа эмчилгээний үр дүн сайн байх ёстой гэдгийг маш сайн анхаарч үзсний үндсэн дээр одоо энэ суцсан дотоорох эмчилгээг зөвлөдөг. Яг тэгэхээр энэ захын одоо мөчөд бол ингээ байн хөдөлгөөн хийж идэх учраас энэ дотор нь юм одоо сэтэх буюу стент тавихад тэр нь ингээ нухалрах, одоо улмаар хугарах, эрсдэлтэх дагуулдаг учраас одоо маш их үр дүн, аюулгүй байдал, амьдралын чанар тавилан бол тооцоолж илж эмчилгээг бол нэлээд их анхааруулсан байдаг. Тийм учраас энэ эмчилгээ хийх гэж байгаа хүмүүс бол энэ зүйлийг бас одоо бодууштай зүйл шүү гэж хэлмээр байна. За тэгээд энэ хөлний одоо судасны аль хэсэгт хамаарахаас хамаараад гарах үр дүн бол янз бүр байдаг. Жишээлбэл бол гуйны одоо аортын судаснд яг гуйны артер салаалах хэсэгт бол энэ суцсан дотор онцлог эмчилгээ бол илүү үр дүнтэй байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл тэр зүйл нь нуглахгүй арцгийн хөндөд юм уу ингээд одоо нуглах хэсэгт байрлалдаггүй суцсан дотор эмчилгээ үр дүнтэй байдаг. Харин одоо ингээд гуйны артер болгож энэ ташаа байнга нуглардаг те гуйны хэсэг нуглах үед эсвэл ингээд өвдгийн хэсэг нуглах үед энд бол стенд эмчилгээг нэг их заадаггүй үр дүн бас төдийлөн нааштай байдалд ажигладаг гэдгийг бас босгож өгсөн байдаг. Тийм учраас одоо энэ суцсан дотор эмчилгээнээс гадна одоо суц залах мэсээс бас төдийлөн үр дүнтэй байдаг. Жишээлбэл одоо вений суц тухайн бөглөрлийн өмнөх хэсгээс аваад бөглөрлийн дараах хэсэгт олбох нь бол бас нэлийн одоо хөлн өндөрлийг бууруулж тавилан гол сайжруулсан нөлөө үрдэн ажиглав. Энэ вений суцнаас гадна одоо хиймэл суц залах мэс засал үр дүнтэй гэдгийг харуулж байна. За тэгээд та бүхэн энэ талаар ойлголт авсан бол ер нь бол ингээд дотоод шүүрэл зүрх судасны эмч, зүрх судасны мэс заслын эмч ингээд хамтарсан багаараа туслан зөвшөөрөлгөө үзүүлдэг. Хөлний арчилгаа халдвараас сэргийлэх нь бас хийх нь одоо чухал байдаг. Мөн реваскуляризаци эмийн эмчилгээ бас төдийлөн үр дүн сайтай байдаг. Тэгээд бүр хэцүү бол одоо твшилтэд эмчилгээний арга бас нэвтэрсээр байна гэдгийг та бүхэндээ уламжлах гэсэн юм аа. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа.